За, сайн байцгаана уу? Эзний өдрийн минь эвэл дүүрэн байна уу? Сайхан царайнд гэрэлтээд, баяр хүрээр дүүрээд, эвэл дүүрэн байна гэдэг итгэлтэй байна. За, гоё чимэглэл байгааз гэж. Өнөөдөр бол залуучууд өсвөрийн альфа оройн цагийн хөтөлбөр 4 цагаас эхлэх байгаа. Тэгээд өсвөр залуучуудыг болохоор арай өөрөөр чимэглэсэн байгааз зүрх мөрхтэй, гэрэл мэрэлтэй, өөрөөр чимэглэсэн юм шиг надад санагдаж байгаа. Орж ирэнгүүт ичтэй юу илээ гэж бодогдох байц. За тэгээд өнгөрсөн 2 хоногийн туршид семинар ирж гайхалтай өрөөлийг авсан хүн байна уу? За, их сайхан ивэлтэй цагууд байсан. Их олон зүйлийг сурсан. Сайн мэдээ хэрхэн тараах вэ? Хэрхэн бид явж очих ёстой вэ? Бид хэрхэн хүмүүстэй хүрэх вэ? Бидний амаар дамжуулан Бурхан эзэн ямар ажлыг яаж хийдэг вэ гэдгийг бид суралцсан энэ цаг хугацаа байлаа. Тэгээд миний бодлоор жаахан сэтгэл гонсгор байсан зүйл нь арай л эрс муутайхан байв да гэж би бодсон. Юу гэвэл хүмүүс маань уул нэг удаан зарласан. Манай медиа багийнхан бүр мэдээ бэлтгэж их л нүд булаах үйс очиж сонсох үйс тийм сайхан зүйлүүдийг хийсэн боловч хүмүүс сайн ирж чадсангүй. Тэгэхдээ дахиад боломж байгаа. Юу гэвэл ирэх өдрүүдэд болох тэр семинаруудад та бүхэн маань хамрагдаасаа гэж хүсэж байна. Тэгээд бидний энд зохион байгуулж байгаа цуглаанаасаа ахлагч нар, пастрын багийнхан зохион байгуулж байгаа тэдгээр зүйлүүдэд та нар оролцохгүй бол тэдгээр зүйлүүдийг хийх ямар ч хэрэг байхгүй. Тийм болохоор та бүхэн маань цаг цаваа гаргаад эзний үгнээс суралцаж, эзэнтэй хамт алхахын тулд тэдгээр зохион байгуулагдаж байгаа зүйлүүд маань маш сайн идэвхтэй оролцоосаа гэж уриалж байна. Тэгээд оролцсон үстэй. За, тэгээд түрүүний 5 сард 4 сараас эхлээд 6 сар хүртэл дууссан болж өнгөрсөн альфад маш сайхан байсан. Бидний эхний удаа хийсэн хөтөлбөр байсан учраас алдаатай оноотой олон зүйл байсан боловч биднээс суралцсан зүйл маш их байсан. Тэгээд дахиад өсвөр залуучдын альфа хөтөлбөрийн бичлэгийн дуу оруулалт дуусагдаад за одоо ийм бэлтгэл ажил дууссан байна. Та нар хийх үү гэж залуучуудтай хэлэх үед тэд нар хүлээн зөвшөөрөөд окей бид нар олуулаа олохыг хүсэж байна. Тэгээд хийцгээе гэсэн. Тэгээ маш олон өдрийн туршид бид нар бэлдэж, ярилцаж, хөтөлбөрүүдээ гаргаж өнөөдөр эхний хөтөлбөр буюу оройн цаг маань болох гэж байна. Тэгээ бид нар маш сэтгэл баглан хүлээж байгаа. Өчигдөр ихэд зарим найзууд маань, манай зарим өсвөрийн хүүхдүүд маань их сэтгэл ингээд хэцүү байна. Юу гэвэл өрсөн найзууд маань ирээсэй гэж. Тэдний цор ганц залбирлын сэдв юу байна вэ гэвэл альфад үрсэн 2 хүн найз минь ирээсэй гэсэн залбирлын сэдвүүд байсан. Тэгээд заримуд нь тэгжлээсэн л да ёо нэг 2 мөрчих гэж. Битэн мөрөөсэй гэж тэд нар маш их хүсэж байгаа. Тэгээ өнөөдөр маш олон найз нар нь ирээсэй гэж хүсэж байгаа. Ингийн тул бид нар залбирал хэрэгтэй байгаа. Тэгээ би та бүхнээсээ хичээн гүйлэнгуйж байна. Юу гэвэл та бүхний залбирал бидэнд хүч өгнө шүү гэж. Тийм болохоор та бүхэн минь бидний төлөө өсвөр залуучуудын төлөө сайн залбирч өгөөрэй. Бид 100 урилга тараасан. Тэгээд хараа маань юу вэ гэвэл 100 тараагаад 50-ыг авч үлдэх гэсэн хараатай. Гэхдээ бид тэр 50-ыг ч алдмаар байна. 100 тараасан, 100 аммаар байна. 100 энэ газар өрсөн тэдгээр хүмүүсийг яг энэ газар ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд бидний бэлдсэн хоолчсон яг тэр хэмжээний байгаа. Тийм болохоор яг тэр хүмүүс нь яг сонгогдсон хүмүүс нь энэ газар ирээсэй гэж хүсэж байгаа шүү. Тийм болохоор энд сууж байгаа хүн нэг бүр энд хөтөлбөрийн төлөө залбирч өгөөрэй гэж үнэхээр хүсэж байна. За тэгээд өнөөдрийнхөө библийн ишлэлтэй бүгдээрээ танилццгаая. Иохан 18 дугаар бүлгийн 25-аас 27 дугаар ишлэлийг би та бүхэн дахин уншиж өгье. Симон Петр дулаацаас зогсож байтал тэд түүнд чи чинь түүний шав нарын нэг биш үү гэсэнд тэр үгүйсгэн би биш гэв. Тэрүүн татилжийн зарц нарын нэг Петрт чихээд цавчуулсан хүний хамаатан чамайг түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй билүү гэж хэллээ. Петр дахин үгүйсгэхэд тэр мөчид дахиад донголоо гэж. За Петр бол хэн блэ? Петр чи хэн блэ?
Петр чинь Петр өөрөө үлээ. Есүсийн дагалдагч. Өөр энэний өмнөхөн хэсгийг харах юм бол ингэж байгаа. Симон Петр 18-ийн 10 дугаар эшлэлээр. Симон Петр элдээ суглаад тэрхүүн тахилчийн зарцын чихийг яасан гэлээ? Цавчсан. Энийг ингээ харахаар Петр их зөрөгтэй ч юм шиг. Их зөрөгтэй бардам их мундаг хүн байсан юм шиг энэ 10 дугаар эшлэлийг харах юм бол харагдчих. Тэгээд за дахиад Петрийн нэг зүйлийг харахыг хүсэх юм бол 13 дугаар бүлгийн 36-аас харж байна. Симон Петр түүнд "Эзэн та хаашаа явах юм бэ?" гэхэд Есүс "Миний явах газарт чи одоо намайг дагаж чадахгүй. Харин чи хожим намайг дагна" гэлээ. Петр түүнд "Эзэн би таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж би таны төлөө амиа зориулъя" гэвэ. За Петр ийм хүн байсан. Маш бардам, маш зоригтой, эзэнтэй хамт бүгдийг хийж чадна гэсэн тэр зоригтой тэр нэг байсан. Гэсэн чинь одоо маш булчаар нэгэн болж ирсэн. Маш булчаар. Тэр яаж вэ? Гэхдээ бусад дагалдагч нарыг бодох юм бол Есүс их хайртай байсан юм шиг. Ингээ хойноос нь дагаад тэрхүү тахилчийн ямар ч гэсэн хашаанд ноцсон. Тэгээд тэнд нэг дулаацаа зогсож байсан хүмүүсийн дунд ороод Петр дулаацаа зогсож байсан. Тэгтэн нэг эвгүй зүйл тохиолдчих. Юу гэсэн чинь за энэ нөгөө нэг хамтдаа дулаацаа зогсож байсан хүмүүс нь хэлжилтэй. Энэ нөгөө нэг Есүстэй хамт яваад гэсэн нөхөр байна да. Энийг одоо ингэ зүгээр байлгаад байж болт юм. Одоо наадах ч мөн шүү дээ. Чи мөн мэстэй гэж хүү би биш. Дахиад нэг хүн хурж ирээд бүр гэрч. Бүр түүнийг Есүстэй хамт байсныг харсан. Тэгээ бүр нөгөө нэг чихээд тас цавчуулсан хүний хамаатан хурж ирээд би чамайг цэцэрлэгт харсан шүү дээ. Есүс Христийг баримтлахад чи хамт зогсож байсан шүү дээ. Чи мөн шүү дээ гэсэн. Харин Петр үгүй гэсэн. Яг тэр агшин дахиад угцсан. Энэ ямар ч хэрэгтэй вэ гэвэл бас 13 дээр. Би таны төлөө амиа зориулъя гэхэд Есүс "Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнээр би чамд хэлье. Дахиад сонгогдохоос өмнө чи намайг 3 та үгүйсгэнэ" гэсэн. Зүгээр би энэ хэсгийг уншихдаа нэг зүйлийг их бодсон. Юу гэвэл бидний бурхан эзэн биднийг хэр сайн мэддэг юм болоо гэж. Тэр бүр бүгдийг мэднэ. Миний үсний ширхгээс хөлийн үзүү хүртэл тэр бүх зүйлийг мэднэ. Надаас ямар ар аншин гарахыг хүртэл тэр мэднэ. Тийм болохоор Петр намайг одоо чи миний төлөө амиа өргөнө гэж хэлж байгаа боловч уучлаарай Петр чи надаас уран штэ гэж хэлчихсэн. Энэ үний үгийг сонсон Петр магадгүй зог тусаад за үгүй дээ үгүй гэж бодчихсон баг. Тайста буруу юм ярьж байгаа би танаас хизээч болохгүй. Яг тэр бардам байдлаараа 18-ийн 10 дугаар эшлэл дээр гарч байгаа тэр зоригтой дайчин Петр гарч ирсэн. Би эзнийг хамгаална. Би эзэнтэйгээ хамт амиа өргөнө гэж. Маш итгэлтэй, маш зориг тэр нэг юм байсан. Харин Есүс Христийг баримтлагдан явгүй түүний зориг үгүй болсон. Яагаад? Яг энэ цаг мөчид Есүс Христ Петрийг болж байгаа. Хугалж байгаа. Тэр бардам зүрх сэтгэлийг нь хугалаад харин өөрийнхөө өмнө 11 дайлахын тулд тэр хугалж байгаа. Тэр хуглах үйл процесс яг энэ 18-ийн 25-аас 21 дугаар ширхэг хооронд өрнөж байгаа. Тэгээ нэг номыг ингээд хальт уншаад ингээд үзсэн чинь үнэн хутлаа эсгийг би мэдэхгүй л байна л да. Гэхдээ тэгэж үзсэн. Петр дахиад донгодох бүрт энэ үйл явдлыг бодон гимшин уйлдаг байсан гэж. Эзнээсээ хэрхэн уурсныгаа мэдэж гимшин уйлдаг байсан гэж тэр номд бичсэн. Тэгээд би зүгээр бодсон. За тэгвэл би ямар хүн бэ гэж. Би эзнийг үгүйсгэж, эзнээс холдож, эзнээсээ ургаж исэн тэр тохиолдолд надад ямар их байгаа болоо гэж. Тэр бүрийг маань эзэн мэднэ. Намайг ямар байгаад, ямар үйлдэл гарахыг тэр бүх зүйлийг маань мэднэ. Тэр намайг хэрхэн яаж амьдрахыг маань ч мэднэ. Яг тэгвэл тэр бидний бүтээгч бурхан учраас. Тэр биднийг маш сайнаар урлан сэлж өөрөө бидэнд тэр амьдралыг өөрөө бэлгэлсэн учраас тэр хамгийн сайнаар мэднэ. Тэгээ нэг тийм зөвлөл
би найздаа зориулаад нэг билүү хийлээ л гэж бодъё л доо. Тэгээд би Баярмаагийн төгсгөөдөр зориулаад маш гоё сэртэй билүү хийлээ. Яг гэвэл Баярмаа сэрэнд дуртай маш гоё билүү хийж би тавилаа. За тэгээд тэрийг ямар нэгэн эрдэм шинжилгээний нэг ажилтан хурж ирээд шинжиллээ гэж бодъё. За түүний орцыг мэднэ, доторхыг нь мэднэ, ямар одоо зүйл орсныг нь мэднэ. Гэхдээ тэр эрдэмтэн түүнийг хэн зориулсан гэдгийг мэдэх үү? Мэдхгүй байх гэж бодож байна. Яг түүнтэй адилаар хүмүүс таныг баг зэргээр мэднэ. Гэхдээ бүтээгч Бурханаас чинь хэр сайн мэдэх бол гэж. Тэр бүр таныг хэрхэн яах вэ гэдгийг чинь бүртгэн. Петрийг яг мэдчихсэнтэйгээ адилаар. Петр тэр үед өөрийгөө мэдээгүй шүү дээ. Эзнээсээ урна гэдгийг мэдээгүй. Тэр Есүс Христийг үгүйсгэн гэдгийг огтхон ч төсөөлөгүйсэн. Харин түүний төлөө амиа өгөх хэмжээний итгэл түүний зүрхэнд байсан. Тэг би зүгээр нэг зүйлийг бодсон юу вэ гэвэл зүгээр залуучууд өсвөр дээр л авч үзсэн. Томчууд яадаг тэрнийг бодвол арай бацуур итгэл дотор нь байдаг байх гэж би бодсон. Юу гэвэл асар олон залуучууд Есүс Христийг дагая гэдэг шийдвэрийг гаргадаг. Асар олон өсвөрийн хүүхдүүд Есүс Христийн төлөө амиа өгье гэсэн шийдвэрийг гаргадаг. Гэхдээ тэр юунд хөтлөгддөг вэ гэвэл сэтгэл хөдлөлтөд хөтлөгддөг. Яг тухайн нөхцөл байдлын сэтгэл хөдлөлтөд хөтлөгддөг. Тийм ээ. Би Есүс Христэд итгэв. Би Есүс Христийн замаар алхах гэж. Харин тэд алхаж байх хугацаанд тэр зам дэндүү нарийнхан болохыг мэдээд уурдаг. Уучлаарай, энэ миний зам биш ээ гэж. Тэгээд тэр нарийнхан мөртлөө, баяр хөөртэй, эцэстээ авралт хүргэдэг тэр замаас тэд айчмаар холдож эхэлдэг. Тэгээд эцэстээ тэд юу вэ гэвэл өөрийнх нь нүдэнд сайн мэд харагдаж үхэлд хүргэдэг тэр замыг тэд сонгодог. Тэгвэл яг итгэлэнд суурлагдсан та яг одоо магадгүй таны итгэл би Христийн төлөө бүхнийг зориулна гэсэн итгэл байна уу? Эсвэл мэдхгүй юм да. Юу л болтоо гэсэн итгэл таны дотор байна уу гэж. 5 дахь өдрийн семинар дээр ирсэн Сайн Баяр гэдэг пастор манай хүүхдүүдээс ингэж асууж уртлыг мэдээс. Та өнөөдөр өглөө гэхэд мөнхийн улсад орч чадахгүй гэж. Хоёр хүүхд эргэлзсэн. Харин нэг нь би орч чадна гэж хэлсэн. Яагаад орох итгэл байгаа юм? Яагаад та орох юм? Өнөөдөр магадгүй бидэнд нэг хэцүү зүйл тохиолдоод бидний дундаас хэн нэг нь явлаа гэж бодлоо. Тэр хүн мөнхийн улсад орч чадахгүй болов. Тэр итгэл зүрхэнд нь байгаа болов. Энэ маш хариуцлагатай үг. Магадгүй та дотроо би ч яг орчиндоо гэж бодож байгаа. Эсвэл та эргэлзэж байгаа. Тэгвэл юундаа эргэлзээ юм бэ? Эргэлзэгч нэг нь салхинд туугадаг хамхуул адил юм аа гэж хэлсэн. Тийм болохоор та бүү эргэлзээ. Та аврагдсан. Есүс Христэд итгэсэн бол та аврагдсан. Гэхдээ нэг зүйл нь юу вэ гэвэл бартан байдал уналтыг авчирсан юм шүү гэж. Тэр асар бартан байсан. Гэхдээ уул ингээд Петрийг харахаар нэг тийм нэг бартан байхаар хүч юм шиг. Яг гэвэл тэр загсчин байсан. Тэгэл ингээл явдаг байсан. Гэхдээ түүнд тийм хэмжээний итгэлийг хэн өгсөн бэ гэвэл Есүс Христос. Хүнд итгэлийг хэн өгдөг вэ гэвэл Бурхан өгдөг. Бурханаас итгэл ирдэг. Тиймээс тэр бардам хүнд тэр зүйлийг нь одоо Есүс хугалж байгаа. Танд тийм зан чанар байна. Хуглагдахаар, нуглагдахаар. Тэгвэл та Есүс Христээр очиод түүнийг нуглуулаарай. Хуглуулаарай. Тэгээд эзэн рүү буцсан ирээрэй. Дараа нь энэ үйл явдлын дараа
хугарч нугарсан хүн байдалд орсон Есүс Христ гарч яваад нэгэн зүйл хийсэн юу вэ гэвэл гимшсэн. Бурхныхоо өмнө очиод тэр гимшсэн. Харин нэг зүйл байгаа нь юу вэ гэвэл нөгөө Есүс Христийг тушаагаад өөрөөс нь ургадаг нэг дагалдагч байдаг түүний нэрийг хэн гэдэг вүлээ? Юдас. Юдас харин яасан бол тэр гимшсэн үү? Гимшсэн. Гэхдээ Петр Юдас хоёрын нэг ялгаа нь юу вэ гэвэл Петр гимшээд үр жимсээ гарган авчирсан. Харин Юдас бол гимшээд би ямар тэнэг хүн бэ гэд өөрийгөө өвдгсөн. Энэвээрээ л энэ хоёр маш том ялгаатай байна. Зөвхөн миний нүдээр харахад бус том теологчид юу гэж харахыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хараагаар бол ийм хоёр ялгаа харагдаж байгаа юм шиг. Нэг нь Тимэйзэн та миний амрагч юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд би тань амьдралаа зориулъя гэж хэлсэн. Харин нэг нь Тимээ та Бурхны хүү юм байна. Би ямар тэнэг юм хийч вэ гэдээ өөрийгөө өвдгсөн. Тэгээд Петр цааш 21-р бүлгийг харах юм бол ингэж Иесус Христ цоглогдоод насураад амьсны дараа Петртэй уулзаад түүнээс асуудаг. Юу гэж асуудаг вэ гэвэл Хорныгийн 15-аас тэдний өглөө хоолой идэж дуусгаад Есүс Симон Петрт "Йоохны Симоно, чи намайг эднээс илүү хайрладаг гэж асуухад тэр "Тимээ эзэн, би танд хайртай, та мэднэ" гэвэ. Гэтэл Есүс хариуд нь "Хургнуудыг минь тижээ" гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаага түүнд "Йоохны Симоно, чи намайг хайрладаг гэхэд" тэр түүнд "Тимээ эзэн, би танд хайртай минь та мэднэ" гэв. Есүс түүнд "Хондийг минь хариул" гэлээ. Есүс түүнд гурав дахь удаага "Йоохны Симоно, чи намайг хайрладаг гэж тэрээр гурамдаа асуусан учраас Петр гониглоо. Тэр эзэн та бүх юмсыг мэддэг. Танд хайртай минь та мэднэ гэв. Есүс түүнд "Хондийг минь тижээ" гэж хариулваа. Би боддоо нэг зүйлийг харсан нь юу вэ гэхээр Иесус Христ тийм өмнө Петр гимшснийхээ дараа тэр асар олон хүмүүс хаанчтай таагдаг төгс. Харин Иесусээс тэр ямар зүйлийг хүлээн авсан бэ гэвэл хондийг тижээ, хурдыг нь хариулах, хондийг нь хайрлах тэр үргийг авсан. Тэгвэл танаас асуу, та Иесус Христэс хайртай юу? Хайртай юу? Тэгвэл хондийг нь тижээ. Та Иесус Христэд хайртай юу? Тэгвэл хурдуудыг нь хариулах. Та Иесус Христэд хайртай юу? Та хондийг нь хайрлаарай гэж. Би танд хайртай гэж амархан магтаалын дуу дуулж чаддаг. Гэхдээ үйлдэл болгон харуулах маш хэцүү. Би танд хайртай гэж хэлэх болгонд чи Иесус юу гэж хэлж өгнө гэвэл тэгвэл бусдыг хайрлаарай гэж хэлж байна. Би Иесусээ би танд хайртай гэж хэлэх үед танд хариу үйлдэл юу хэлж өгнө гэвэл Иесус миний хүмүүсийг хайрлаарай гэж хэлж байна. Иесусээ би танд хайртай гэж хэлэхгүй тэр юу гэж хэлж өгнө гэвэл миний чамд заасан бүгдийг тэдэнд заарай гэж хэлж байна. Би зарим үед тийм Иесус Христэд хайртай гэж анхаарал хэлбэрхаа бүлийн зөвшөөрдөг мөртлөө түүнийг харуулдаг. Хэрвээ гим нүгэл үгүйсгэл хүнд хэцүү зүйлийг давхан гарчаад бид нар гимшдэг. Гимшилт зогсдог үр жимс гаргадаг. Бурхан уурладаг, гомддог гэдгийг бид мартдаг. Харин бид өөрсдөө л гомддог, өөрсдөө л уурладаг, өөрсдөө л Бурханлаа Бурханд илэрхийлж болно гэж боддог. Гэхдээ Бурхан хэлсэн. Би бол уурладаг. Гэхдээ уурлахтаа удаан л та, гэхдээ би уурлаа шүү гэж. Чи буруу хийгээд байгаа бол миний өмнө ирээд гимшээрэй гэж тэр хэлдэг. Би 9 настай байхдаа 9 настай байхдаа зуныхаа амралтаар эмээгэндээ очсон.
Тэгээд тэр үед манай гэрт багахан асуудал байсан учраас ээж минь агаа бид хоёрыг эмээг их авчиж өгсөн маа. Тэгээд би 9 настай л байсан гэж одоо бодчих. Тэгээд яасан бэ гэвэл булган чинь Эрдэнэтэйс нэлийн зайдаг хүн шүү дээ. Тэгээд булганаас арай наахан одоо Эрдэнэтэйс нэг 20-35 км-ийн тэр алсад манай эмээг амьдардаг байсан. За тэгээд тэр эмээгийн манай ээж авчиж өгчөөд буцах самт нь ээжийг дагсан. За дүгэлсэн. Яаж ч тэр үед миний зүрхэнд юу гэдэг вэ гэвэл ээжээсээ хизээч битгий хоолт гэсэн тэр зүрх сэтгэл байдаг гэсэн. Тэгээ би тэр 9 настай жоохон 9 настай хүүхдүүдийг харахаар амар том харагдаад байсан. Тэгээ тэр үед одоо би ингээл ээжигээ дагаал амар лаалтар гац шороомороо дээр чи хөвтэй. Айдсан болчих. Тэгээд тэр үед яаж ийсэн бэ гэвэл яадаг байсан бэ гэвэл ингээд нөө 69 ингээд зогсоож байгаа. Ингээд зам дагаж ингэж гүйж 69-ыг зогсоогоод ээжигээс суулгаад явуулчих واخхой. Тэгээ нөгөө 69 нөгөө машины чинь хойноос гүүгээл уйлаад бөө юм бол манай намайг нөгөө нэг гихч нар маань авч гэрлүүгээ эмээг их рүү харах гэж бөө юм бол чирээд тэврээд гудчаад бөө юм болчихсон юм авчиж. Тэгээд яасан гэсэн чинь ингээд уулан дээр гараад ингээд харахаар Эрдэнэтэй антин ингээд харагддаг байсан байхгүй надад. Тэг яагаад ч юм тэр уулыг давал очих юм бол би гэртээ очих юм шиг зэм зүрх сэтгэл надад төрдөг байсан. Тэгээд би нар жаргахаас өмнө уулан дээр гарч зогсож байгаа. За ерөн гэрлүүгээ харъя гэж бодсон. Тэг үүс гэрлүүгээ. Гэрлүүгээ үүс. Тэр үед ч амар их машин явдаггүй байсан. Эрдэнэт болгоны хооронд тийм засмал зам байдаггүй байлаа. Тэг би үүс ганцхан зүрхэнд байсан юм юу вэ гэвэл гэртээ харах ээжтэйгээ уулзах. Өөр юу ч байгаагүй. Айдасч байгаагүй, юу ч байгаагүй. Зүгээр гүйц. Тэгээд ингээ явжсэн чинь нэг сүүний машин явжсэн. Тэр үед одоо сэсчээр гэдэг нэг юм сүүний машин байдаг. Тэрийг ингээ зогсоо гараад алсан чинь зогсож байна. Тэгээд ороод сууц. Өө энэ нэг хүүхд чи юу игээд явж байгаа хүүхд вэ? Алдуул юм шиг үстэй гэсэн. Яг гэрлүүгээ харах юм явж байна. Тэр үед яасан сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг байсан. Яав явсан. Жолоочтойгоо нэг хүү тэгээд нэг ах гэдэг нэг 3 хүнтэй тэгээд тэр камент ингэж чигтэлтэй суугаад тэгээд гэрлүүгээ харж. Тэгээд гэртээ ингээд гэрлүүг ойртох төдийд гинт надад айц төрсөн. Ой би чи юу хийж вэ? Ингэж гэрийг хаалгаад ирсэн. Ээжтэй юу ч хэлнэ гэж. Тэгээ одоо нэг ээжигээ зориод ирсэн ч одоо явж хийхгүй эз гэж бодоод одоо их том зүрх гараад яваад орсон л даа. Тэгээ манай ээж байгаагүй. Тэрний их муухай. Ажлын айланд тоглож. Тэгсэн чи ээж ажилласаа ирээд наваа ингэ дууцсан. Ашаа манай ээж харц бол амар болцсон. За тэгээд 9 настай эмэгтэй хүүхэд 30-40 км-ийн цанаас хүүгээд хүрээд ирсэн хүүгээд их эвгүүл гэртээ орж ирж. Тэгээ ээжтэй бид ангаас анхудаа ээжтэй задуулчих. Нилээн гүшүүс. Чи яагаад намайг ойлгохгүй юм бэ гэж. Бид нэр өмнөдөө би ээж ойлгоогүй ганц зүйл нь юу гэвэл би эмээгийн биш ээжтэй л хамт байх хэрэгтэй. Тэгээ манай ээж надад нэг зүйл хэлсэн. Гадаагаар гимшгээс нааш бүү орчих гэж. Гадаас уучлахгүйгаас нааш чи орж ирэхгүй шүү. Би их гадаас сууч бодсон. Надад ер нь уучлахгүй хадах юу байна? Би өөрийн зориод ирсэн шүү дээ. Би зүгээр л гэртээ байнаар байна. Өөр надад юу хэрэгтэй гэж би зүгээр амар зөрөгтэй тэр газараас хүрээд ирсэн шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Тэг зүйлдээ боцсон л тав нэр яам нэлээд удаан л гадаас суулгасан юм шиг маань ээж намайг. Тэгээ боцсон. Би нэр ямар тэнэг бийж вэ? Тэгээд нэлээд харанхуй боллоо, хаалгаа тогшлоо. Тэгээд жорж тэгээд заяа юу нэ? Юу нэ? Чиний буруу юм уу? Чиний буруу юм? Миний буруу. Тэнцэнээс ирсэн чиний буруу бидтэй. Тэгээд ямар нэг юм болох юм бол яах байсан юм бэ гэж. Тэгээд тэр орой манай эмээгээд аимшигтэй амьдсан байсан. Манай эмээ хамаг хүүхдүүдийг нааш нь чааш нь гүйлгээд манай агаач нь бүр уйлж дуулж ишээ гүүгээд бөө юм болоод за аргагүй ирэхэд одоо чи гэрлүүгээ хайж үзээ тэр гэж агаад минь явуулсан. Өглөө нь айгүй эрт хараа үүрэж орчиж. Тэгээд гэрлүүгээ эмээг их рүү буцаад агаа намайг авч явах гээд ирсэн. Өглөө ээж ажилдаа явсан. Тэгээд та хоёр яваарай гэж хэлээд тэгээд явсан. Агаа бол хөдөө байх айгүй дуртай. Яг өмнөдөө би жоохон дургүй идвэс. Баг зэрэг гэрээс авахал айгүй олон хүмүүсийн дунд болохоор би жоохон өсөж үед тэгээ ер нь жоохон дургүй идвэс.
Агаа бол ингээл бүх зүйлийг мэдвэл ингээл ингэчдэг. Тэгээд за чи явах юм гэж би ээжтэй захиалцсан. Би явахгүй гэж. Нөгөө гимшилсэн хүн ямар ч гимшлийн үр жимсийг гаргаад ээжтэй зөв би явахгүй гэдэг захиа бичээд явсан. Ээж орой ирэхдээ уур нь ерөнхийдөө байсан чинь нүдний алт арай зөөлрсөн байгаад би харсан. За одоо намайг байлгах юм байна уу гэж. Тэгээд би зүгээр энэ зүйлээс юу хэлхийг хүсэж байна гэвэл гимшилт зохистой үр жимсийг би тэр үед гаргаж чадаагүй. Уул нь би одоо ингэ бодоход гэртээ байх ямар нэгэн одоо юу гэдэг асуудалтай байсан учраас л ээж бид нарыг тийш ээж агаа бид хоёр одоо тийш авчиж эмээг нь байлгаж. Эсвэл цагаан эдээ сүйд харган дээр байг хүүхэд минь жоохон тгийг ингээд гэдэг дээр байж. Би болохоор сайхан найзуудтайгаа сайхан алхамж тэм сайхан тоглох миний сайхан байсан. Тэгээ бас нэг зүйл нь ээжтэйгээ хамт байх. Тэгээ энэ үйл явдал нэг биш нэлээд олон удаа давтагдсан. Би ер нь бол их гүйдэг байсан. Би чи хүүгээл юу чарас мараас нуугдаж муугаал ингээд сууж муугаал. Тэгээ түүнээс хойш ээж намайг ерөөсөө ч булан руу явуулахад байсан. Их тийм сонин яад ч юм тийм их одоо ингээд бодохоор их тийм зөрүүд муухай тийм хүүхдээс юм шиг байна л да. Өөрөө нүдэнд зүү гэдэг зүйлийг хийдэг. Хизээч гимшдэггүй, гимшилтэй үр жимс гардаггүй тийм нэг юм байна. Тэгээд бид бурхан эзнийхээ бидэнд сайн хүсэж байгаа тэр зүйлээс холдож гим буулган дотор тэр гмийн тэр үнд шалтгаан дотор орчхоо бид хэн рүү хонтолдог вэ гэж бурхан руу. Та яагаад надад ийм зүйлийг зөвшөөрч байгаа гэж. Гэхдээ бурхан биднээс нэг зүйлийг анхааral. Хүү минь, охин минь чи миний уучлалт ирсэн үү гэж. Биднийг төрүүлж өсгсөн ээж аав биднийг муу зүйл хийхээр заавал уучлахгүй л. Манай ээж бол тийм чи заавал надаас уучлахгүй. Чи буруу юу зөв энийгээ мэдтгэн гадаас суулгах ч юм ямар нэг зүйл хийлээ гэсэн. Тийм хатал бидний бүтээсэн тэр бүтээгч бурхнаасаа бид уучлалт гуйхгүйгээр яаж тулд ойлгох юм бэ гэж. Тэр ариун шүү. Тэр ариунаас ариун бүхэн хатал гимшээгүй тэр бузар би түнөө хэрхэн хайртаж чадах юм бэ? Бурхан дандаа хайрладаг. Дандаа өршөөдөг. За энэ удаад заа. Энэ удаад заа гэж өршөөдөг. Гэхдээ Библиэлд би бол ууралдаг бурхан шүү. Би үл цахилгажуулдаг, хайртай хүүхдээ цахилгажуулдаг бурхан шүү гэж. Тиймээс Петр түүнээс ус. Ингээ харахаар Петр зүгээр л бидний бараг л нэг энэ өдөр тутмын бараг л та Есүс сэтгэдэггүй гэж зарим үед эцэндээ болоод үгүй гэж хэлчихдэг хүмүүс байдаг ш. Ямар нэгэн ажлын шаардлага ч юм уу ямар нэгэн зүйлээс болоод Христийн талаар ярихгүй татгалздаг, түүнээс зайлдаг, холддог тийм хүмүүс бидний дунд асар олон байгаа ш. Ингээд харахаар зөвхөн жижиг юм шиг боловч энэ нь Петрийн амьдралыг өөрчилсөн зүрхэнд нь гэдэг хүрсэн. Дахиад онгодог бүр энэ уралтыг санаж гимшиж би эзнийхээ төлөө улам илүү зүйлийг хийх ёстой байна гэсэн тэр зүйл рүү чиглүүлдэг байсан. Тэгвэл бид хэрхэн гимшиж чаддгийг, бид хэрхэн буруугаа хүлээж чаддгийг Монгол хүмүүст сонин шүү дээ. Бид нар ч уучлахгүй чаддаггүй яг чин зүрх сэтгэлээс. Өөрийгөө нухалж хуглаад бусдын өмнө бурхныхоо өмнө тэгж ирж чаддаггүй. Бардам зүрх сэтгэлдээ хөтлөгддөг. Нөгөө тийм үг гэдэг. Уучлаарай гэхдээ чиний буруу байсан шүү гэж хэлдэг гэдэг. Тэгэхээр бид гимшдэг байцгаая. Гимшгүй байх нь зүрхийг хатууруулдаг. Улам илүү гим нүгэл хийх савыг бэлддэг.
тиймээс гимшдэг байна. Гэхдээ гимшээд яг ачиг дээр бушлаа миний буруу гэж ингэж хэлчихээ үр жимсийг гаргаж чадахгүйгээр холдох биш. Харин Петр шиг үр жимсийг гаргаж чадсан. Үйлс номын 2:38-аас 40-ыг харах юм бол ингэж нөгөө ураад байсан хүн одоо энэ дээр ингэж хэлж байгаа. Петр тэдэнд гимших дүү хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл хүрчлэгдэж бас та нар ариун сүнсний бэлгийг авахлаа гэж хэлж байгаа. Энэ бол гимшсэн хүний, энэ бол гимшээд Бурхны хайрыг хүртсэн хүний тунгаглал. Өөрөө хайрыг хүлээгээд авчихсан. Мэдэн. Гимшээд очих юм бол Бурхан түүнд нэгүслийг өгөөд, амийг өгөөд, авралыг өгнө гэдгийг тэр мэддэг. Тийм болохоор эдгээр зүйлийг хийж байгаа. Тэгээд цааш нь харах юм бол 3:4 дээр Петр Иохны хамт 3 дээр Петр Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйдаг байваа. Нэг хүний сум хүний талаар ярьж байгаа. Тэгээ Петр Иохан хамт түүн дээр гараа тогтоо, наашаа хар. Тэднийг юм өгөх гэж гордон тэр тэднийг харав. Харин Петр түүнд надад алт мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаар би чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод явдсан гэж хэлв. Баруун гараас нь барьж өндөлгсөнд түүний хөл шаахаа тэр даруйд хүч ороод өсрөн цэг зогсоод алхаж эхэлвэ гэж. Гимшээ Бурхны өмнө ирсэн тэр нэгэн одоо Бурхны хүч чадлаар өөрийн ажлыг хийж байгаа. Энэ сон хүн үзэсгэлэнт хэмээн хаалганы дэргэд гуйлах босгоод өгсөн юм хүн байгаа. Явж чаддаггүй. Магадгүй хамаатнууд нь авчиж ирээд тэр хаалганы хажууд тавьчихдаг. Тэгээд орой хурж ирэхээр магадгүй гуйсан гуйлгыг нь аваад тэгээд явдаг. Тэгээд Петр Иохан хоёр тэр хаалганы хажуугаар нэлээд олон өнгөрсөн байх гэж би бодсон. Тэгээд өнгөрөөд эцэс үлд нь тэд рүү гараа сунгах үед нөгөө хүн за надад юм өгөхгүй ашгүй дэ хідэн завстай болох нь гэж хэлэх үед нь түүнээс ч эрхэм зүйлийг түүний амьдралд бий болгож байгаа. Есүс Христийн нэрээр бусаад халах гэж. Есүс Христийн нэрээр чи идэвхрэх болно гэж. Яг ингээ харах юм бол яг энэ нэг Иохан 18:25-аас 27 дугаар ишлэлдээ болсон үйл явдлаас хойш Петр маш өөрчлөгдсөн. Маш өөр болсон. Би Бурхны өмнө хэрхэн дагуу зүрх сэтгэлээр хэрхэн бардам байдлаа устгаж түүний өмнө очих вэ гэдгийг тэр мэддэг болсон. Энэ үйл процессыг Бурхан өөрөө хийсэн. Хэрвээ та Бурхны бусдын өмнө бардамхаар тэр зүрх сэтгэл чинь гарч ирэхэд байвал Бурханд хэлээр үүнийг нугалж өгөөч юм гэж. Тэр хамхаа муулна, хуулна. Гэхдээ энэ нь өөрт үүдэлттэй. Гэхдээ үүдэлтийн дараа гимшил дараад, гимшлийн дараа үр жимс байх хэрэгтэй. Та бүхнийг би уриалж юу гэвэл гимшилд зогсдог үр жимсийг гаргах амьдраарай гэж. Хэрвээ Есүс Христэд би урчлаа даа гэж бодоод гониглаад өөрийгөө зүгх бас харин түргэн түүний өмнө ирээрэй гэж. Бүх цагийг алдаарай гэж. Тэгээд түүний өмнө үр жимсийг гаргах амьдраарай гэж. Энэ сууж байгаа асар олон одоо энэ сууж байгаа хүмүүсээр дамжуулан асар олныг өөртөө авахыг хүсэж байгаа. Асар олныг өөрлөгөө дагуулна, чиглүүлэх гол хүчээ танаар сонгож байгаа. Та түүний хэрэглэгдэх хүн. Та түүгээр ашиглагддаг юм. Бурхнаар хэрэглэгдэж, Бурхнаар ашиглагдана гэдэг ямар гайхалтай зүйл. Ямар баяр хөөртэй ажил вэ гэж. Тийм болохоор ах дүү нараа би та нараасаа хичээгүй юм болж. Юу гэвэл хэрвээ та Бурхны ажлыг хийхийг хүсэж байгаа бол үржилттэй амьдраарай гэж. Уриалж хамтдаа босоод хамтдаа эзэн рүүгээ залбирцгаая.